Хот төлөвлөлт энэ бүтээн байгуулалт хоёрыг холбодог өөрийн гэсэн одоо мэргэжлийн зохицуултууд байдаг. Энийг бид нар одоо тухай бүр хэрэгжилж чадахгүй байна. Энэ дээр бид нар бол юу гэж хотын бүсчлэлийг тодорхойлж өгнө. Тухайлбал бид нар орон сууцны бүс, аж үйлдвэрлэлийн бүс, холимог бүсүүд гэдэг ингээд байдаг. Хэдийгээр бид нар төлөвлөлтийн шатанд энийг өөрсдөө зураглаж гаргаж ирдэг боловч яг хуулийн хүрээнд наривчсан зохицуултыг зааж өгөөгүй. Үүнтэй холбоотой бид нар жишээлбэл Улаанбаатар хотод үүсэж байгаа энэ их нягтрал, түгжрэл энэ асуудлын суурь нь эндээс гараад байгаа юм. Тэгэхээр бид нар энийг тодорхой бүр хуульчилж өгнө. Энэ шаардлага ямар шаардлагууд тавигдах юм, ямар стандартууд тавигдах юм гэдгийг нь бол зааж өгнө. Олон улсад бол ерөөсөө хот байгуулалт, газар зохион байгуулалтыг бол энэ бүсчлэлээр уйж өгдөг. Одоо бид нар дээр нь барих барилга байгууламжийг газар ашиглалтаас нь эхэлнэ. Тухайлбал ямар хэмжээний газар дээр ямар харьцаатай барилга барих вэ? Энэ бүгд мэргэжлийн үүднээс тооцогдож ингэж журмлагддаг учиртай. Хоёр дахь нь болохоор газар бол дээрээ баригдах, дээрээ босох юмтайгаа заавал тооцогдсон байх хэрэгтэй. Ингээгээс болж бид нар бас сүүлийн жилүүдэд гарсан алдаа дутагдлууд байгаад байгаа. Бас бид нар нэг талаасаа дид үтс гэж ярьж байгаа боловч бид нар бас хотын хэмжээнд нягтралыг буруу тооцож хийсэн ийм алдаа зөрчлүүд байгаа. Энийг арилгая. Хоёрдугаар мэдээж хот байгуулалтанд хамгийн чухал юм бол бүтээн байгуулалтын шатанд бол дид үтс байгаа. Дид үтс. За дид үтс дотроо бид нар олон төрөл бий. Инженерийн дид үтсүүд байна, нийтийн тээврийн дид үтсүүд байна, автомын ингээд явна. Тэгэхээр одоо Улаанбаатар хотод үүсэж байгаа түгжирлийн асуудалтай нөлөөлж байгаа гол нөлөөлөл бол бид нар нийтийн тээврийн төлөвлөлт олон төрлийг хөгжүүлж чадаагүйтэй бас холбоотой. Тэгэхээр энэ нийтийн тээвэр суурилсан хотын төлөвлөлтийн асуудлуудыг эндээ гаргаж ирж тавина гэж ингэж харж байна. Тэгээ ингээд дараа нь бол одоо мэргэжлийнхэнтэй холбоотой бас зохицуултууд орж ирнэ. Мэргэжлийн хүмүүсийг чадваржуулах, бэлтгэх. За дээр нь бас энэ манай ер нь бүх салбарууд бас алдагдчихад байгаа зүйл бол эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, институт хүрээлэнгүүд үндсэндээ бас байхгүй байгаа даа. Тэгэхээр энэ салбарын хэмжээнд энэ үл зайлшгүй бид нарт байх хэрэгтэй суурь нөхцөл. Тэгэхээр энийг бол хуулийн хүрээнд бий болох асуудлыг гаргаж ирье гэж байгаа. За мөн түүнээс гадна бид нар ер нь олон улсад бас тогтолцоон тийм байдаг. Доороосоо дээшээ энэ төрийн болон орон нутгийн төвшөнд ажиллаж байгаа хот байгуулалтын байгууллагуудын тогтолцоог их зөв хийчих ёстой. Одоо бид нар хэдийгээр аймаг орон нутагт тухайлбал ерөнхий архитекторууд байгаа боловч энэ өөрөө яг ажиллах багаа бүрдүүлж доор нь ажиллах одоо бүрэлдэхүүн бий болоогүйгээс болоод бид нар хот төлөвлөлтийг зөв хийж гин үү, дараа нь тэрэн дээр яаж хяналт тавьж гин гэдэг асуудлууд бас учир дутагдaltaй байна. Тэгэхээр энийг бол тогтолцоогоор нь авч үзэж хуулийн хүрээнд шийдэх ёстой ингэж харж байгаа. За мөн ер нь хот байгуулалтын хууль эрх зүйн шинжилгээтэй холбоотой олон нийтээс хамгийн их гарч байгаа асуудал бол энэ хариуцлагын асуудлыг их тодорхой болгож өгөөч гэдэг. Ер нь бол бид нар бас өмнөх хуулиудын төслүүдийг боловсруулж өргөн барьж хилцүүлж баталгаажуулж явах үед бол ер нь хариуцлагын тогтолцоо бол ихэвчлэн нөгөө зөрчлийн тухай хуулиар, эрүүгийн хуулиар шийтгэхээр ерөнхийлж оруулдаг байсан. Тэгэхээр энэ удаагийн хувьд бол хариуцлага арай тодорхой болгоё. Ямар бол бид нар зөвшөөрөл олохгүй байх ёстой юм. Ямар нөхцөлд энэ өөрөө зөвшөөрлгүй баригдсан барилгууд байгаа юм. Энэ дэр хэн одоо зөвшөөрлийг өгч ямар улсууд алдаа зөрчил гаргав тэрэнд нь тохирсон бас хариуцлагыг оногдуулдаг байх. Энэ тал руугаа бид нар хуулийн өөрчлөлт хийх ийм ажлыг зохион байгуулж байна.